Хүнс ирүүл бол Хүнс ирүүл. Хүнс ирүүл бол Монгол хүн ирүүл. Хөрс ирүүл бол хүнс ирүүл, хүнс ирүүл бол Монгол хүн ирүүл. Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хүрэлцэх. Монголчууд бид эх 5 жилд гол нийт төрлийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж хүнсний ховсгол хийцгээе. Хүнсний ховсгол хийцгээе. Хүнсний ховсгол хийцгээе. Гурван сая 500 хүнийхээ эрүүл хүнсээр хангаас гадна бид нар экспортлох бүрэн боломж байна. Энэ 3 зээлийг энэ тарилж бүгд авсан. Гэхдээ авсан мөнгөө юунд зарцсан? Техник, технологи, үнцүүрнүүдээ зарцуулснаар 2 жилийн дотор өсөлт бол 20% өсөлт. Улсын хэмжээнд өсөлт шүү дээ тарилтын дараа. ногоочд ногоогоо тарьж ийн, үйлдвэрлэгчид үйлдвэрлэхээ мэдж ийн. Тэгээд энд ганцхан л дэмжлэг хэрэгтэй. Энэ бол урт хугацаатай богино бага хүнтэй зээл. Хүнсний хангамж аюулгүй байдлын улсын хөдөлгөөн өргөнүүлж байгаа нь маш их чухал юм байна. Маш зүйтэй санаа цаг үе болсон. Одоо энэ бол ажил хэрэг болох. Ялангуяа дунд шатны байгууллагуудыг хангах. Бид нар маш дэмжиж байна.
Монголчуудын дэвшүүлж байгаа хүнсний хувьсгалыг бол үйлдвэрлэгч бид нарт маш сайн дэмжиж байна. Хүнсний хувьсгалт нэгдэцгээе. Хүнсний хувьсгалт нэгдэцгээе. Хүнсний хувьсгалт нэгдэцгээе. Хүнсний хувьсгалт нэгдэцгээе. Цаг үеийн олсон ажил гэж бодож байна. Төвний нэрээр оруулж байгаадаа баяртай байдаг юм аа. Энэ үйл явц цаашдаа өөр өгөөж байгаа итгэлтэй байна. Энэхүү санаас ажил маань бол одоо мах махмуудыг төлөвлөж үйлдвэрлэж байгаа хүмүүст маш давуу талтай. Бидний дэмжсэн үйл ажиллагаа явж байгаа бид нэр ихтэй байгаа. Ерөнхийлөгчийн санаачсан одоо хүнсний хувьсгал гэдэг арга хэмжээ бол Монгол улсад бол маш их ач холбогдолтой. Хүнсний хувьсгал бол үнэхээр Монгол маш одоо хэрэгтэй байгаа зүйл мөнөөс мөн байгаамаа.
гайхаж бас нэг талаараа баярлаж хүлээж авлаа. Тэгээд төр засаг маань ингээд биднэртэй ингэж ойртож ажиллаж байгаа үнэхээр нэг илрэл юм байна гэж харж байна. Хүнс ирүүл. Хүнс ирүүл бол Монгол хүн ирүүл. Энэ бүс салбарыг бол хөгжүүлэх боломж нь байна. Одоо нөхцөл нь байна, газар ус нь байна, мал нь байна, сүүн нь байна, хүмүүс нь байна. Салбар нь ингээ шинээр үүсээд эхэлж байна. Тэгэхээр энэ дээр бол цаашаа явахад бол улсын дэмжлэггүйгээр, улсын бодлогогүйгээр явахгүй гэдэг нь ойлгож байна. Манайх оролцох нэг үндсэн гол шалтгаан нь юу гэхээр нэг талдаа хэвлэх үйлдвэр юм шиг мөртлөө нөгөө талдаа манай үйлдвэрлэл явуулж байгаа нийт хүнсний бүтээгдэхүүнүүд одоо ингээд үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний бараг одоо 94-5% нь манайх шашхыг нийлүүлж байгаа. Тэгээ энэ утгаараа яалтч байхгүй хүнсний үйлдвэрлэгчтэй манай үйлдвэр салшгүй холбоотой. Энэ утгаараа тэгээд бид нар энэ хүнсний хувьсгал, хүнсний хөдөлгөөнд нэг оролцогч болоод ажиллаж байна. Хүнсний хувьсгалын энэ үйл ажиллагаа нэгдэж байгаагаараа бид нар цаашдаа илүү их гарц гаргалгаа, илүү их боломж байна гэж харж байна. Энийг бол бодит үр дүн гэж бид нар үзэж байгаа. Хотодоо одоо чанартай Улаанбаатар байж байгаа нь бол бидний хүнсний хувьсгалд бол одоо оруулах бидний хувь нэмэр бол илүү одоо чухал чанартай тийм л хэмжээнд үйлчилж чадна.
эрүүл хүнсээр хангах гэдэг энэ тал бид нэр хөрөнгө оруулалт хийж ажиллахаар зориулсан билээ. Хүнсний хувьсгал буюу Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан энэхүү томоохон ажил хэргийн хүрээнд Монгол бяцлагаар төгөлдөрж ажиллаж байгаадаа бид нар бол бахархалтай байна. Санаачтал дэмжиж штэ угаас улсын орнороор ингээд бүгдээрээ газар тариал ингээд дэмжиж байгаа юм чи одоо манайхад гэтэл манай компанид одоо энэ техникүүдийг бүгдийг шинжилгээд одоо хавраа ажиллаа хийж дуусчаад одоо энэ намрынхаа тарьсан тарианыхаа үр шимийг үзэх гээд одоо энэ байж байна бид. Бид нэр одоо энэ төслийн хүрээнд нэг тэрбум 200 сая төгрөгийн зээл авсан. Тэр чи одоо эхний 3 жил нь зөвхөн хүүгийн төлөө явна. Дараагийн үлцэн 2 жилд нь үндсэн зээлийг төлнө гэдэг чинь бизнес их давуу тал болж байгаа байхгүй. Бид нар шиг арай одоо ийм том хэмжээгээр тарьж байгаа улсууд чинь ийм өдрөн байхгүй бид нар намрын ажлаа барахгүй. Жил үндэсний хувьсгал зарлагдсан. 19 одоо нийт төрлийн бүтээгдэхүүний дотооддоо 100 хангах зорилтыг тавьсан байгаа тийм ээ. Энэ 19 нэг төрлийн бүтээгдэхүүний нэг нь бол дахиад нэмэх гэх дангаараа байгаа. За тэгэхээр үндэсний хувьсгал зарлагдсан одоо бидэнд бас одоо тийм одоо эрч хүч гэх юм уу тийм ээ. Зориг өгсөн. Ямар ч байсан дахиад нэмахны үйлдвэрлэл эхлэх юм бол одоо бид хичээхээс гадна бас төрөөс тодорхой хэмжээний бас туслан дэмжлэг байх юм байна. Яг энэ үндслээр бол яг 1 жилийн өмнө л ерөөсөө дахиад нэмахны бизнес руу зориулуулаад орсон байна. хор хэрэглээгүйгээр ургуулд цатдаг газар нь байхгүй. Монгол тийм. Тэгээд яг энийг тэрийг органик араагаар ургуулсан ногоогоо экспорт хийх боломжтой ингэж би ярьж байгаа. Химийн хор хэрэглээгүйгээр араагаар ингэж ургуулж болно. Ганцхан Монгол уур газар. Үндэсний хувьсгалыг бол тариаланч бид нар бол чадах ятгаараа бүгдээрээ дэмжиж байгаа. Тухайлх юм бол хөнгөлөлтөө зээл, нодлон тариаланчд олгосон, ногоочдод олгосон. Энэ жил бас тариаланчд ногоочдод олгож байна. За энэ зээл бол бид нарт маш их нэмэр болж байгаа. Энийг бид нар бол бас тариаланчд бид нар энийг хэлхэн зүйтэй гэж бодож байна. Ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгал одоо энэ үндэсний хөдөлгөөн бол газар тариалангийн үйлдвэрлэлд бол нэлээдгүй том сэргэлтийг авчирж байгаа. Өнөөдөр Монгол улсад газар тариалангийн үйлдвэрлэлд тоног төхөөрөмж нийлүүлж байгаа дилер компаниуд ч гэсэн өгөөж өгөөд явж байгаа. Бид нар ерөнхийдөө бол энэ хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөнийг зарласнаас хойш хугацаанд зөвхөн комбайн гэдэг чинь 3 жилийн хугацаанд 140 гаруй комбайныг оруулж ирж Монголд нийлүүлсэн байна. Тэгэхээр энэ нь өөрөө тэр хэмжээгээр газар тариалангийн үйлдвэрлэлд сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай ийм техникийн шинжилтүүд хийж байна л гэсэн. За хүнсний хувьсгал
гэсэн энэ үндэсний хөдөлгөөн гарч ирсэн. За булганчуудын хувьд бол маш өндөр дэвшлэтсэн. Энийг би юугаар нотлох вэ гэхээр Булган аймаг 340-50 га газарт хүмүүс за 200 га газарт хүнсний доо тарьдаг байсан. Хүнсний хувьсгалын энэ үндэсний хөдөлгөөний хэрэгцээс хойш за зээлүүд бас их хэмжээгээр авлаа. Энтэйгээ холбогдуулаад одоо бид 480 га хүнс за 350 га хүнсний доо тарьж байна. Энэ өөрөө маш их дэвшил байна. Хавар энэ хүнсний хувьсгалын энэ хаврын арга хэмжээнээс авсны дараа ер нь одоо энэ манай сүмэнд энд тийм ээ бас өөр газар руу явж үзсэн ер нь хүмүүс одоо ер нь энэ маш их урамтай бид нар юм хийж чаднаа одоо улс бидрийг дэмжиж байгаа ийм нэг одоо ганцхан амнаас нь гарч байгаагүй үгс биш тийм ээ энэ бүх биеэрээ ингэж мэдэрч байгаа. Махны экспорт хийхэд ер нь их хөдөлмөр ихтэй хийх ажил их байна. Хүртээд явж байгаа тэр хөнгөлөлттэй зээл тусламжтай дээр нь шууны аж ахуй тэжээлийн үйлдвэрийн бүх тоног төхөөрөмжийг гайлнуудад чөлөөсөн байна. За өнөөдөр ингээд Монгол Улсын ерөнхийлөгч өөрийн биеэр бас хүрэлцэн ирээд энэ олон үйлдвэрлэгч нарын санаа бодлыг ерөнхийлөгч маань хүлээж аваад хэрэгжүүлээд зөвлөмж бодлого чиглэл гаргаад явж байгаад их баяртай байгаа. Худалдаа авч чадсан хангалттай. Энд манай монголчуудын энэ гоо таны хэлээд байгаа нөө эрүүл хүнс эрүүл хүн гэдэг монгол хэлний чинь хамгийн гол юм бол манай энэ бүтээгдэхүүн ба. Манай энэ бүтээгдэхүүн өөрөө ямар ч хэмээн нэмэлт бодисгүй. Энэ хэмээн нэмэлт бодисгүйгээр хэрэглэгчд маань яг хүсэж байгаа уусгүй, нэлцаадгүй, цөөнгийн шилний гурилыг одоо би яг 21 жил хийсэн учраас одоо өстө гарахгүй юм. Хангалттай бодис хэрэглэхгүй юу? Ерөөс огт хэрэглэхгүйгээр хийгдэх энэ нь бол үндэ олсон байна. Гадныхан бол ихтэй хэрэглэж шүү дээ. Тийм учраас энэ манай бүтээгдэхүүн яг стандартын гормоо жоохон алдагдах юм бол ерөөсө 3 хоногийн дараагаас шууд хөгжил эхэлдэг. Ерөнхийлөгчийг
одоо хүнсний хувьсгал гэдэг энийг бол маш их дэмжиж байгаа. Санхүүгийн зардал хамгийн одоо хэцүү асуудал байдаг. Тэгээд энэ бол үнэхээр бид нараас их нааштай үйл ажиллагааг нэрчимжүүлсэн сайн хөтөлбөр болсон байгаа. Ерөнхийдөө хийж байгаад бид нар маш их хүндэтгэлтэй, маш их баяртай байна. Бизнес бол хизээ зогсдгүй гэвэл мөнгөгүй л зогсдог. Тэгэхээр яг зогссон байсан төсөл хөрөнгө оруулалтын зээл аваа хөдөлсөн л гэсэн. Одоо хүнсний үйлдвэрлэлд дэмжиж байгаа ерөнхийлөгчдөө бас маш их баярлж байгаа. Маань урд нь бас ирж исэн. Одоо энэ төхөөрөх үйлдвэр нэгдснээс хойш дахиад бас ирж чад баяртай байна. Салбар бүхэлдээ хаягдлах. Одоо яг нэг тойрог эдийн засгийн зарчмаар бодож хийсэн нүсэр биш төсөр тэгээ смарт ийм шийдлэр бодож хийсэн. Явандаа бол экспорт гэж бодлоо. Тэгэхээр экспортууд бидний бас гол том зорилт байна. Тэгэхээр Монгол маркетинг брэнд гэдэг юм гарах боломжтой юм гэж байна. Түүний пак байгаа. Тэгээд халаалт хийсдэрдэг ингээд. Өдөрт нэг сард 9 литр авч чадчихж байгаа. Өдөрт 18 литр гэсэн. 18. Сайн энэ бол 23 4 болж байгаа. Тэжээдэг яа гэдэг. Тэгэхээр энэ дөрвөн гадар өөрөөсөө эрдэнэч тарьсан тариад энэ чинь дааш одгоод бидтэй тавцсан байгаа энэ хажууд тавьж байгаа. Ногоон тэжээлээ одгоод авч байгаа үдсэн юм одоо. Тэжээл тэгээд илүү байна уу? Тэжээлийн үн ямар байна? Тэжээлийн үн бас яг харьцангуй боломжтой. Хайр хотод амьдарч байгаа тэгээ өдөө гарч ирсэн юм дээ. Хоёул хастай байж байгаа гарч ирсэн. Би ч болохоор барилгын төсөвч. Аа зөв. Хотод боломжийн ажилтай, цалинтай боломжийн сайхан биш. Гэхдээ яг ерөнхийдөө эмгэгтэй аж ахуй үр хөвгтдээ өвдөж үлдээ хийн те. Том юм хийгээ тэгэл зорж ажиллаж. Манай Хармож Милк фарм маань 2023 оны 4 сард анхын суурь тавьж эхэлсэн. Ерөнхийлөгч маань тэр оны 3 сард хүнсний хувьсгал гэж анх зарлаж одоо орон даяарын прожект маань эхэлсэн. Яг тэрэндээ бас одоо үнэхээр бас сайхан бэлэгдлэр таарч тэр хүнсний хувьсгалд хамрагдаж би яваад бас баяртай байна. Тэгээ хамгийн чухал зүйл бол энэ одоо хүнсний хувьсгал хөтөлбөр маань энд хамрагдсан одоо янз янзын энэ одоо прожектууд маань бүгд л амжилттай болох нь одоо биднээс их орондоо одоо хариулах одоо ач учраас дачин хариулганд бол хичээж ажиллах гэж бодож байна да.
Төмөшөөд компани зөвхөн өндөгний аж ахуй эрхлээ зогсохгүй бусад олон газар тариалангийн компаниудаас үр тариаг бол одоо олон 10 мянган тонноор нь худалдаж авдаг ийм боллоо. Ойрын 4-5 жилдээ. Ингэснээр бол одоо тариаланчдын орлого нэмэгдэх, тариаланчид гурил тэнцээгүүд малын тэжээлийн улаанбуудаага борлуулах зах зээлтэй болж байгаа нь бас нэг эерэг дүн гэж харуулж байна. Төмөшөө 3 гэдэг одоо энэ төслийг эхлүүлсэн байгаа. 1 жил гарангийн хугацаанд ерөөсөө 500 мянган шувуутай энэ төслийг бол барьж байгуулад ашигласан талаа. Барилга байгууламжийн ажил бол 100% дууссан. Одоо яг энэ дотор бол бүрэн ашиглалтанд орсон 6 байр байгаа гэсэн. Эндээс бол яг өнөөдрийн байдлаар 150 мянган өндөр гарч байна. Цаашдаа бол эндээс бол 110 сая ширхэг өндөр жилдээ гарах юм. Бид нар энийг одоо хүнсний өвсгөл Априль 4-р аяны энэ санхүүжилтээр маш богино хугацаанд энийг бол ингэж хийх боломж олгосон. Зөвхөн одоо Төмөшөөд компани ганцаараа үйл ажиллагаа өргөж өгдөг. Бусад манай шувууны аж ахуй хөтөлбөр бүгд үйл ажиллагаа өргөж өгсөн. Энэ бол нөгөө хүнсний өвсгөл Априль 4-р аяны хүрээнд одоо олгогдсон одоо зээлийг аваад компаниуд үйл ажиллагаа бүгдээрээ одоо нэмсэн. Тэгэхээр одоо энэ жилийн байдлаар бид нар одоо өндөгний хэрэгцээний 80% хангаж байна. Дараа жил ихэд бид 100% бүрэн хангах боломжтой. Энэ бол одоо ингээд нэг аяг хийж байна. Ер нь бол энэ Монгол байгаагүй үйлдвэр, анхны үйлдвэр. Монгол энэ 7 сараас эхлээд ашиглан болсон. Үйлдвэрээ бариад хүнсний өвсгөлөөс зээл авсан. Тэрүүгээр энэ үйлдвэрийг босгосон. Тэгээд энэ зориултын зээл авсан юм байна. Тэгээд одоо ирээдүйд их бүтээгдэхүүн тэр байна. Тэгээд олон бүтээгдэхүүн хийнэ бид нар. Одоо бол энэ өндөгний сав голчлоо хийж байгаа. Сав хийгээд байна. Тий. Хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөнийг санаачлагч хөрөлсөх ерөнхийлөгч маань одоо үйлдвэрийн маань үйл ажиллагаатай 2 дахь удаага бас дахин ирж бидний одоо 3 жилд хийсэн ажилтаа маань танилцаад ийм завшаантай үйл явдал болж байгаад маш их баяртай байна. Одоо энэ үйлдвэрийг бид нар одоо үр хөтээл болгож үйл ажиллагааг нь доктортой цааш тасралтгүй авч явах дэлхийн брэндүүдтэй илүү сайн өрсөлдөх үүрэг даалгавар биднэрт байгаа. Бид нар чадна тий. Аз жаргалтай хуваалцъя. Тэр Эден компани одоо цаана хэдэн мянган тариаланч байгаа байхгүй. Тариалан газар тариалан эрхэлж байгаа, жимсгэн тарьж байгаа. Тэр намар жимс хурааж байгаа. Тэр 10 жилийн хүүхдүүд сумаараа түүж шүү дээ. Сумаараа түүгээд нэг сум зөвхөн тэр жимсэн дээр тогтчих эдийн засгийн тогтож тэр сум амьдарч шүү дээ.
23 онд манай компани жижиг үйлдвэр байсан бол 2 жилийн дотор манай компани дунд үйлдвэр болон хөгжиж чадлаа. Тэгээ 23 жил үйл ажиллагаагаа явуулж маш удаа явж исэн бол төрийн бодлого ингээд хувийн хвшил хоёр ингээд түншлэлтэйгээр ажиллаж чадхад одоо маш хурдан хугацаанд хөгжиж чаддаг гийг одоо жижиг дунд үйлдвэрлэлийн хувьд одоо бодит жишээ болгон харуулж чадлаа. Хүнсний хувьсгал төслийн өмнөх дараах үеийг харьцуулахад манай компани дээр улсад болж байгаа төтөр маань 2.7 дахин нэмэгдсэн байлээ. Тэгэхээр энэ бол бас улс талаасаа ч гэсэндээ маш том үр дүн гэж би харж байгаа. Маш их ажлын байр бий болсон. Эргээд нөгөө нэг бид нар аягны хариу өдөрт ахны хариу жилдээ гэдэг шиг те бидний борлуулалт ашиг хүсгийн хэрээр улсад болж байгаа татвар бол бас маш их нэмэгдэж байна. Хүнсний хувьсгалаар бид нэр зээл авснаас хойш 2 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн хүчин чадал 2 дахин нэмэгдсэн гэсэн үг. Тэгэхээр бид нар одоо энэ зэрэгцээ үйлдвэрлэлд явагч шүү дээ. Зэрэгцээ үйлдвэрлэлд 3 бүтээгдэхүүн, 3 үйлдвэр нэг заалан дотор зэрэг явагч байна. Чанартай сайн бүтээгдэхүүн үйлдвэр манай үндсэн зорилго байгаа. Хүнсний хувьсгалд хамрагдсанаар хүчин чадал 2 дахин нэмэгдэж, бүтээгдэхүүний тоо 20 гаруй нэр төрлийн төрлөөр нэмэгдэж, үйлдвэрлэлийн хэмжээ 3 дахин нэмэгдэж, мөн бас одоо хөргөлтийн зойрны хэмжээ бас 2 дахин нэмэгдэж 2000 тонны хөргөлтийн зойртой болсон байгаа. Хэд 53 үйлдвэр ашиглалтанд орсны одоо 2 үйлдвэр нь очир дагнас компани барьсан байна. Мөн махмахан бүтээгдэхүүний экспорт одоо бас 40% өссөн үзүүлэлттэй байгаа.
бидний хувьд энэ үйлдвэр ашиглалтанд орсноор маш их давуу тал бий болсон. Экспортод бас яг ингээ олон улсын стандарт шаардлага хангасан одоо технологиор за мөн хүчин чадлын хувьд 100 тонны хүчин чадалтай болохоор нөө экспортын захиалгуудыг бид нар хангалттай хэмжээнд авах юм бас боломж олгоснууд бидэрт илүү нэмэгдсэн. Үндэсний хангамж аялал байдлын үндэсний хөтөлбөрийн хүрээнд гэрэн групп хөдөлгөөнд нэгдээд үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт өргөжлийн ажлыг хийсэн байгаа. За тэгээ үйлдвэрийн хүчин чадлыг бид нэр 2-3 дахин нэмэгдүүлээд өөрөлдвөл гомгийн хуурай гомгийн үйлдвэрийн өргөжлийн хүчин чадлыг нэмэгдүүлсэн байгаа. Талын Монгол буюу одоо яг энэ үйлдвэртэй холбогдлолтойгоор 100 орчим бүтээгдэхүүн байдаг. Тэгээд хөвчлэн хуурай гом болон орцтой хоол гэсэн бүтээгдэхүүнүүд байгаа гэсэн. Ингээ хүнсний амьсгалын хүрээнд манай үйлдвэр 400 сая төгрөгийн зээл авч тэрийг үйлдвэрлэлийн шингэн хүнсний үйлдвэрлэлийнхаа тоног төхөөрөмжийг шинжилгээ өөрчилж одоо зарим тоног төхөөрөмжүүд маань захиалгаар ингээ хийгдээд явагдаж байгаа. Хүнсний хувьсгал хөдөлгөөн өрнснээр бол энэ төвлөрлийг жоохон сааруулж байгаа болов уу гэж бодож байгаа. Ер нь бол Улаанбаатарын том үйлдвэрүүдээс хөдөө орон нутгийн зах зээл рүү маш их тэлж ийсэн. Тэгээд бид нар бас хөдөө орон нутагт бас ажиллаж амьдрахыг хүсдэг. Тэгээд тодорхой хэмжээний өөрсөндөө ажлын байр бий болгоод тодорхой хүмүүсийг ажлын байртай болгоод эндээсээ амьдрал хавааж ажиллаа хийгээд ингээд амьдарч байгаа. Тэгээд ер нь цаашдаа бол ховддоо хамгийн өндөр цалинтай ажилтнтай юм байгуул болохын төлөө бид нар хичээж ажиллаж байгаа. Урагш нарийн боомны үйлдвэр маань 2023 онд Монгол Улсын ерөнхийлөгч Хөрс Зөвхөн санаачилсан хүнсний хувьсгал хөтөлбөөнөөс одоо 800 сая төгрөгийн хөнгөлөлтөө зээлийг авснаар одоо миний энэ зогсож байгаа үйлдвэрийн байрыг шинээр одоо барьж ашиглалтанд оруулаад тоног төхөөрөмжөөр 100% шинжилсэн. Хуучин үйлдвэрөөсөө бид нар нэг ширхэг лист наашаа авч орж ирээгүй. Энэ хүнсний хувьсгал зээл маань үйлдвэрлэгч бидэнд маш өр өгөөж өгсөн. Цаг үе олсон маш хэрэгтэй юм хөнгөлөлтөө зээл тусламж мөн байж чадсан. Манай компанийн хувьд бол 2023 онд хүнсний хувьсгалын зээл аваад одоо компанийнхаа цэцэрлэгний цех дээр өргөтгөл хийн ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд бид нар бол бүтээгдэхүүний гарц чанар стандарт маань маш сайжирсан. За манай 2023 онд үндэсний хувьсгалын хүрээнд 500 сая төгрөгийн зээл авсан, 400 сая төгрөгийн хөрөнгө оруулалт, 100 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгөний зээл авсан. За энэ зээлийг авснараа бид нар банкнаас авдаг өндөр хүүтэй зээлийг маш бага хэмжээтэй. За тэгээд бидний хийж байгаа үйл ажиллагаанд маш өндөр хувьтай нэмэр болсон.